За биржийн хууль бол ямар одоо ач холбогдолтой чухал хууль байсан бэ гэдгийг бас бид нар харж штэ. Маш олон одоо гэрээний үнэн дүн нь тодорхойгүй байдаг. За хардлага сэрдлэг явдаг. За офтек гэрээ гэл ингээл ярьдаг тий. Тэгэхээр энэ бүх зүйлүүд маань зах зээлийн ханшаараа яг ингээ ил тод өнөөдөр ингээ биржээр арилжагдаж ихснээрээ давуу талтай болж эхэлж байгаа. Харагдаж байгаа тий. Саяны офтек гэрээнүүд гээд ингээд маш олон асуудлууд гарч ирж байгаа. За энэ маань хаана болж ийн гэхэл ингээ нөө төрийн өмчийн компани дээр л энэ асуудлууд ингээ гарч ирж штэ. За тэр нь маш бага үнийн дүнгээр гэрээ байгууллаа тий, хаалттай, нууц тий, хэдэн жилээр ингээ гэрээлчихсэн байж идэг. Тэгэхээр энэ асуудлууд маань одоо нөө компани засаглалын өмчийн хэлбэрийн ялгаатай байдал бас ямар одоо зам руу хөдөлдөг вэ гэдэг нь ингээ харагдаж байгаа байхгүй. Мэдээж хувийн одоо хвшил буюу хувийн компаниуд өөрөөсөө хулгай хийгээд эсвэл өөрийнхөө одоо бүтээгдэхүүний үн цэнийг унгах, буулгах тийм ажил бол хийхгүй шүү дээ. Тэгэхээр яа харахгүй одоо манай салбарын хувьд бол төрийн өмчт давмгаалж байна. За нөгөө төрийн өмчт компаниуд дотроо ч гэсэн одоо өөр ашигын асуудлыг бид нар ингээ ярих хэрэгтэй. Өнөөдөр одоо яг уулуурхайн салбарт ажиллаж байгаа төрийн өмчт компаниудаас баг ихний 5 бараг л одоо 5 компани л ашигтай ажиллаж чадж гин үгүй тий. Бусд нь одоо ингээ дандаа алдагдaltaй. За нөгөө ашигтай ажиллаж байгаа эдэн компани дээр алдагдлыг ингээ нөхөөд явдаг. За эсвэл маш хэмжээний үр авч одоо энэ компаниудыг үйл ажиллагааг ингээд явуулдаг гэх мэтчлэн маш олон одоо бизнесийн хувьд одоо ямар ч тэг байх шаардлагагүй ийм одоо компаниуд бий болоод байна шүү дээ. Тэгэхээр цаашдаа бид нар бас төрийн өмчийн компанийн засаглалын асуудлыг ярих ёстой.